Мэрэгдийг сэнүүлсэн ба Тэмүүжинд Чингис хаан цол өргөмжилсэн нь 3 дугаар бүлэг. Эндээс Тэмүүжин хасар бэлгүүтэй гурвал явж тулгалын хар шувууд нутгалж байгаа Ван хаан тойролд очиж өгөөлрөн. Санамсаргүй байтал гурван мэрэгд товтолж эхнэр хүүхдийг минь булааж ав. Хан эцэг минь эхнэр хүүхдийг минь аварч өгнө гэж ирэв. Гэвэл Ван хаан тойрол хариу өгөөлрөн. Би нодны жил чамд хэлсэн биш үү? Эцгийн адил эцэг гэж булгандах авчирч өгсөн тухай би ингэж хэлсэн билээ. Булган дахын чинь хариуд бодорсон улсын чинь бөөгнөрүүлж өгье. Хар булган дахын чинь хариуд хагдсан улсын чинь хамт татгаж өгье. Цэрээ цээжинд байлга, бөөрө бүгсэнд байлга гэж хэлсэн билээ. Одоо тэр үгэндээ хурч булган дахын чинь хариуд бүгд мэрэгдийг бүрлэгэн давталж бүр түжнийг чинь буцааж өгье. Хар булган дахны чинь хариуд хамаг мэрэгдийг хамх цогж хатан бүртгийг чинь хариулж авчирий. Чи жамуухтууд хэл өг. Жамуухтуу хорхунаа гэж буур гэдэг газар бий. Би эндээс 2 түмэн зэрэг авч баруун гар болон мордъя. Жамуухтуу 2 түмэн зэрэг авч зүүн гар болон морилог. Бидний өчрөх болцоог жамуух тогтоодгоо гэлээ. Тэмүүжин хасар бэлгүүтэй гурвуулаа тойрол ханаас салж гэртээ ирээд Тэмүүжин жамуухад хасар бэлгүүтэй хоёрыг илгээж хэлүүлсэн. Өст мэрэгд ирж өрөө минь өвдгөө, өөрөө минь хоослоо. Өмг түшиг болох өнөр төрлийн та нар өшөөг авч өгнө. Элэг зүрх минь эмтэрч байна. Элгэн садан та нар энэ өшөөг авч өг гэлээ. Бас Хрэдийн тойрол хааны үгийг жамуухад уламжлан хэлсэн нь. Элд өдөр эцэг хаан Юсүхэтэй эвнэгтэй явснаа санаж одоо 2 түмэн зэрэг авч баруун гар болон мордъя. Жамуухтуу 2 түмэн зэрэг авч зүүн гар болон морилдуга. Хамтрах болцоог жамуухтуу мэддүгэ гэснийг уламжлав. Эдгээр үгийг сонсож гүйцээд жамуух өгөөлрөн. Өнөө Тэмүүжин анд өдий зовлон бэрхэд өртөгцснийг сонсоод би өрөвдөж өршөөн санана. Элэг эмтэрч эмгэнэн гашуудна. Эл өшөөг нэхэж эдгээр мэрэгд аймгийг эвдэн мөхөөч. Эхнэр бүртийг эргүүлж авчирий. Хамаг хаад мэрэгдийг хамх зохиж хатан бүртийг хариулж авъя. Даврах гөлмийн чимээг дайны хингэргийн дуу гэж ташаалд нь дутаагч тогтоов. Дайд бүр хэрд ташаалд нь суугаа биз. Давхар хормсгийн амсар даруулзан хөдлөхөд дайн тулаан болов гэж ташаар нь дутаагч дайр өсвөн одоо давлгад орхон сэлэнгийн талхуун аралд дэлдэр нь суугаа биз. Хамхууд үс хийсгэд халдах дайсан ирэв гэж хар ойр чиглэж хашгир нь дутаагч муу хаата дармалаа одоо харжийн талд хаашчгүй байгаа биз. Сайхан хэлгөө мөрөнд сахал үс их гэнэ. Сахал үс түүгээр сал хийж болдог гэнэ. Өнөө дөхмийг бодож өвсөөр сал хийж өргөн хэлгөө мөрнийг өнгөрч хөндлөн гараад өөдгөө муусаа мэрэгдийн өнөө хүмүү тогтоогийн өр хүүдийн эвдэж өмцөм дайрч өнгөтэй эдийн олзож өвөртлөг хэмээн булааж өсөх үрийн тасалж өшөө хорслоо авъя. Хотогт эрхэм шүтэний хуу даттаж эвдээд хувхаа болгож хаяа. Хотол их улсын хоосон болтол довтлоё гэж жамуухаас Тэмүүжин анд тойрол хаан ах хоёрт хэлүүлсэн нь. Одоо би хараа ихт тугаа дахиж хар бухын арсаар бүрсэн харгас дуутай хингэргэн дэлдэж хатан болдож адаан барьж халах хуйгт дээлээ өмсөж хатгах зэвд сумаа онилж хар хул морь унаж хамаг олон зэрэгэ дагуулж хаад мэрэгдийг халдан довтолж хадгалдан байлдахаар мордов би. Үзэмжид сайхан тугаан дахиж үхрийн ирсэн хингэргэн дэлдэж үргэлж хэрэг хуйгаа өмсөж үзүүр хурц хилдэн барьж үнэхээр мэрэгэн сумаа онилж үлэн сайн морь унаж үл түмэн цэрэгэн дагуулж үхэн цмуусан мэрэгдэргэнтэй үхтэл тэмцэхээр нэгэнд мордов. Тойрол хаан ах мордож бурхан халдууны өврөөр Тэмүүжин андыг дайрч аваад онон мөрний их бодхон буурж гэдэг газар эргэтэн. Би эндээс нэгэн түмэн зэрэг авч мордоод замд онон мөрөнд нутаглаж байгаа
Тэмүүжин андын харьяат нараас бас нэгэн түмэн зэрэг авч бүгд хоёр түмэн зэрэг болоод бодхон боржид очиж нийлээ гэж илгээжээ. Жамуухан эдгээр үгийг хасар бэлгүүдээ хоёроос Тэмүүжин сонсоод тойролхонд уламжлав. Тойролхон жамуухан үгийг сонсомогц хоёр түмэн зэрэг авч мордоод бурхан халдууны өврөөр хэрэлний бүргийн иргийн чиглэн явлаа. Энийг Тэмүүжин сонсоод бүргийн иргээс хөдөлж бурхан халдууны өвөр түнхлэг өөд нүүж тан горхинд очиж буулаа. Тойролхон нэгэн түмэн зэрэгтэй, тойролхоны дүү жахаа хамбуу нэгэн түмэн зэрэгтэй, Химургаа горхины айл харгана гэдэг газар бууж бүхийд Тэмүүжин цэргээ авч очиж нийллээ. Тойролхон нэгэн түмэн зэрэгтэй, тойролхоны дүү жахаа хамбуу нэгэн түмэн зэрэгтэй, Химургаа горхины айл харгана гэдэг газар бууж бүхийд Тэмүүжин цэргээ авч очиж нийлэн буулаа. Тэмүүжин тойролхон жахаа хамбуу гурвуулаа нийлэн хөдөлж онны их Бодхон борж гэдэг газар хурж ирвэл энд жамууха нэгэнт ирээд 3 хоног хүлээжээ. Тэмүүжин тойрол жахаа хамбуу гурав бас цэргүүдээ засаж хүрэлцэн нийлэлж танилцав. Жамуух өгүүлрэн. Бороо тохиолдовч болцооноос хождохгүй. Хур тохиолдовч хурлаа саадахгүй гэж монгол үгээр хэлэлцэж заа гэж хандгаалсан биш үлээ. Заа гэсэн цагаас хожидсан этгээдийг зэрэг дотроо хасъя гэсэн биш үлээ гэвэл тойролхон өгүүлрэн. Тогтсон болцооноос 3 өдөр хожимдсны учир торгож буруу шахахыг жамуух дүү минь мэд гэжээ. Болцоо хожидсан тухай ийм үгийг ярилцаж өнгөрөв. Бодхон борчоос бүгдээр хөдөлж элгөө мөрөнд хурж сал уйж гэтлээд буур хэр гэдэг газар очиж тогтоо бихийн өрх дээрээс нөмрөн бууж эхм шүтэнийг эвдэн сүйтгэж эм хүүхдийн эзлэн булаалаа. Худаг цахиусыг хуг дайрч хотол улсын хомрон довтолж хоосон болов. Тогтоо бихийг унтаж байхад дайран барьж болох байсан. Гэтэл элгөө мөрөнд нутаглах загалсчин булаг агнагчид гөрөөчд дайсан хайсуй гэж тэр шөнийн дотор тогтоо бихэд хэл хүргэжээ. Энэ мэдээг сонсоод тогтоо угаас мэрэгдийн дайр үсэн хоёр хамтарч цөөн нүхтийн хамт сэлэнгийг өрөөдөж баргуужин оронд дутаан одов. Мэрэгдийн улс дөрвөж тэр шөнө сэлэнгийг өрөөд дутаахад манай зэргүүд дөрвсөн мэрэгдийг нэхэж довтлон дээрэмдэн явлаа. Тэмүүжин дөрвөж яваа хүмүүсийн дундуур бүртээ гэж дуудан ирж явтал дөрвөж яваа иргэний дотор байсан бүртүүжин Тэмүүжний дууг сонсож таниад тэрэгнээс бууж багчин эмгэн хуйуул гүйж ирээд Тэмүүжний жолоо цул бүрийг барьж авав. Тэмүүжин шөнийн сарууд үзвэл бүртүүжин мөн тул тэмрэлдэн учирлаа. Тэмүүжин мөн шөнө тойролхон жамууханд хоёрт хүн илгээн хэлүүлсэн. Ирсэн хүний олсон тул энэ шөнө довтлохоо зогсож энд бууй гэж. Дөрвж явсан мэрэгдүүд мөн шөнө хаан хүрсэн тэр газараа бууж хонжээ. Бүртүүжин мэрэгдийн гараас гарч Тэмүүжинтэй уулзсан ёс ийм бөлгөө. Урд өдөөд мэрэгдийн тогтоо бихий, уваас мэрэгдийн дайр үсэн, хаад мэрэгдийн хаата дармалаа гурвал 300 хүнийг дагуулж, тогтоо бихийн дүү их жилээдүгэн гэргийн үйлүүнийг Юсүхэ Баатарт булаагдсны өшөөг авна гэж тэрнийг өглөө мордсон билээ. Тэр цагт Тэмүүжнийг бурхан халдуунд дутаалгаж 3 дахин тойрж нэгжээд Тэмүүжнийг олсонгүй. Харин бүртүүжнийг барин авч жилээдүгэн дүү чилгэр бүхэд өгч асуулсан гэжээ. Тэрнээс хойш бүртүүжин чилгэр бүхийн гэрт байсаар билээ. Одоо чилгэр бүх дутааж гараад гимшиж өгөөлрөн. Хар муу хэрэг хальс холдос идэх заяатай байтал харлаг галуу гэдгээр халтан тэмцэх мэд.
Хариугүй муу чилгээр би харин ихийг санаж хатан үжинд халдаж хамаг мэрэгд иргэнийг хажлагдах аюул учруулж хадах нөмөргүй болж харанхуй шүн цугтан гарч хадны хавчилд хорогдсон хайрын амиа гээх хар толгоогоо алдах болов. Холд муу шувуу хулган огтны идэх заяатай байтал хун галууг идий гэж хошуугаа билүүдэх мэд хувхаа муу чилгэр би худагт үчин хадныг хувлан авч ирээд хотол олон мэрэгдэд хор хөнөөр болгов. Хохир муу чилгэр би хохмоо муу толгоогоо хорогдох газаргүй болов. Хорголын төдий амиа арчлах газаргүй болов. Харанхуй хавчилд шургах уу хадны завсраар орох уу хаана очих вүлээ гэд дутаасан ажээ. Хаата дармалаага барин авч хавдсан дүн өмсгөж халдуун ууланд явуулав. Бэлгүүтэн их тэр айлд бийгийнхийг сонсоод бэлгүүтээ ихээ авъя гэж очоод гэрийн баруун үүдээр орвол тэрний их навдрахааны хідээлтэй гэрийн зүүн үүдээр гарч гадна хүнд өгүүлрэн. Хайрдаг хүмүүд минь хаадын зэрэгт хүрч байтал харин би энд харц муу хүнд харьяалагдж явна. Хан хүүдийн нүрийг харж яахан үзэх вүлээ гэд гүн шувууд гүйж орсонд хойноос нь нэхэж ирээд олсонгүй. Энэнд бэлгүүтэй ноён мэрэгд овгийн хүнийг үзвэл эхийг минь авчир гэж харвах вүлээ. Бурхан халдуунд Тэмүүжин нарыг давталсан 300 мэрэгдийг үрийн үрийг хүртэл үнсийг хийстэл хятаж үлдсэн эм хүүхдийг үүдийн зарц болгож үзэгслэн сайтай заримыг үүд дотнолж авав. Тойрол хаан Жамух хоёрыг Тэмүүжин бишрэн ийм өгүүллээ. Эцэг хан Тойрол эрхэм манд Жамух нар эв хүчийг нэгтгэж эрэгт тэнгэрийн өршөөлөөр их дэлхийн ивэлэр эртний өшөөд мэрэгдийн элэг зүрхийг эмтэлж эрхэм төрлийг сөнөөж эзэмших гэрийг хоосолж элдв зүйлийг олцлов гэв. Мэрэгд иргэнийг хинхүү дайж боцов. Өдөөд мэрэгдийн дөрвөж дутаасны хойно тэдний нутаг дээр булган малгайтай, бухын арьсан гуталтай, булган хөөмий дээлтэй, нүдэндээ галтай, нүүртэй цогтой, хүчүү үдэг нэртэй 5 настай хүн хоцорсныг манай цэргүүд олж авчираад өөлөн ихэд бэлэг болгон өгчээ. Тэмүүжин Тойрол хаан Жамух 3 нээлж олон мэрэгдийн оцгор гэрийг эвдэж олигтой эмсийг олзолж орхон сэлэнг хоёрын ой талаас буцлаа. Талхун арлаас хөдөлж Тэмүүжин Жамух 2 хор хунаага жупурыг чиглэн явлаа. Тойрол хаан бурхан халдууны хэрээр өхөрт чувууг дайран гацуурт сүвчэд улайд сүвчэд гэдэг газрыг дайрч ангөрөө хийсээр туулгуулын хар шухууд буцан харьжээ. Тэмүүжин Жамух 2 хор хунаагийн хөндийд нийлэн бууж эртний анд бололцсноо дурдж улам дотн болж найралтыг илцэв. Анх урд анд бололцоход Тэмүүжин 11 настай байсан билээ. Тэр цагт Жамух нэгэн 3 шагааг Тэмүүжинд өгч, Тэмүүжин нэгэн цутгамал шагааг Жамухад өгч, онны мөсөн дээр шагалцсан наадаж анд бололцсон билээ. Тэрний хойд хавар алангар нумаар харуулж байхад Жамух Берууны 2 иврийг нааж нүхэлж хийсэн дууд сумаа Тэмүүжинд өгч, Тэмүүжин арц модон годлоо Жамухад өгч анд бололцов. 2 удаа анд бололцсон ёс ийм билээ. Ахс дээдсийн үгийг сонсвол альва хүн харилцсан анд нөхөр бололцвол ам биедээ арч болж, аль алиндаа түшиг болж, амаргалан ханилах ёстой. Одоо бид амаргалан ялъя гэж Тэмүүжин мэрэгдийн тогтоогоос олзож авсан алтан бүсээ Жамух хандад бүсдүүлж, тогтоогын эсгэл халиуныг Жамух хандад унууллаа. Жамух хариуд нь Уваас мэрэгдийн дайр усунаас олзож авсан алтан бүсээ Тэмүүжинд бүсдүүлж, мөн дайр усууны эмэр тишгэн цагаан мөрийг Тэмүүжинд унууллаа. Ийхүү анд бололцож, хор хунаага жупурын хөндийд хулдгар хуны өвөрт, цагалгар модны дор сайхан хурам үйлдэж, сайтар бүжиглэн жаргаж, санаа сэтгэл нэгдэж, сайхан нөхөд болоод шөнө нэгэн хүнжилд орж хонох үлгөө.
Тэмүүжин Жамуух хоёр янаг найртай байж нэгэн жил хагас хамт сууж нэгэн өдөр тэр нутгаас нүүе гэлцэж зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр нүүлээ. Тэмүүжин Жамуух хоёр тэрэгнүүдийн урдуур явж байтал Жамуух Тэмүүжин анда ууланд шахан бүй хатуучинд гэр болтугай. Голд шахан бүй ончин гурвч нарт хоол болтугай гэжээ. Тэмүүжин Жамуухын энэ үгийг ухан ядаж хариу юу ч хэлсэнгүй хоцроод нүүдлийн тэргийг хүлээж өөлөн ихэд өгүүлрэн. Жамууханд надад хэлв. Ууланд шахан бүй хатуучинд гэр болтугай. Зөв. Голд шахан бүй хончин гурвч нарт хоол болтугай. Ороггүй шүү гэж өгүүлв. Би энэ үгийг ухаж ядаж хариу юу ч хэлв. Эхээс асууя гэж ирв би гэлээ. Өөлөн эхийг үг хэлж амжаагүй байтал бүртүүчин өгүүлрэн. Жамууханд амархан өөддөг гэдэг билээ. Одоо биднээс уудах цаг нь болсон биз? Саяын Жамуухандын хэлсэн нь биднийг жишээсэн үг юу? Бид бүү буй энэ хөдөлсөөр чулуухан Жамуугаас хагцаж шүн турш явъя гэж. Бүртүүчний үгийг зөвшөөж өлбөөн шүн турш явж зуур мөрт тайчуудыг дайрав. Тайчууд айж мөн шүн хөдөлж Жамуухын зүг одов. Тайчуудын бисүүдийн нутаг дээр хөхөөжүү нэртэй нэгэн өчүүхэн хүн хозорсныг манайхан олж аваад өөлөн ихэд өгч тижээлгэв. Тэмүүжинараа тэр шөнө дүүлэн явж өдөр ихэд үзвэл Жалаар аймгийн Хачуун давхар аав, Хархай давхар аав, Харалдай давхар аав ах дүү гурвуул шөнө дүүлэн нүүж дагалдан ирэв. Нархад аймгийн Хадаан Далдурхан ах дүү тавуул бас Мэнгтүү хяаны хүүн өнгүүр нар Жаншууд Баяуд Харьяат нараа дагуулж ирлээ. Баруулаас аймгаас Ховла Удуус ах дүү нар ирэв. Мангууд аймгаас Чатай Доголхуу Жирбэ Чатай Доголхуу Жирби ах дүү хуйвал ирэв. Боорчийн дүү Үгэлүн Чирби Аруулаад аймгаас хагцж ах Боорчдоо нийлж ирлээ. Зэлмийн дүү Чаурхан Сүбэдэ Баатар Ураанхай аймгаас салж Зэлмэд нийлэн ирэв. Бисүүд аймгаас тэгээ Өчүүгүүр ах дүү хоёр ирэв. Сүлдүүс аймгаас Жилээгүү дүү дахи Тайчуу дүү ах дүү нар ирэв. Жалаар аймгаас Соцой домог Архай хасар Балаа хоёр хүүнээ дагуулж ирэв. Жалаар аймгийн Сицээ домог Архай хасар Балаа хоёр хүүнээ дагуулж ирэв. Хонхоотнаас Сүхэтүү Чирби ирэв. Сүхэгнээс Жигэ Хондрагийн хүүн Сүхэхэ Жаван ирэв. Нэвүүдийн Цагаан гоо ирэв. Олхонууд аймгаас Хангадай, Горлоос аймгийн Сичүүр, Дөрвөд аймгийн Мөчи бүдүү нар ирэв. Эхрэс аймгийн Бутуу энд хүргэн болж байсан тул хамт ирэв. Ноёхан аймгийн Жунсоо ирэв. Ороноор аймгаас 6 ирэв. Тэгээд Бариулаас аймгаас Сохоо Сэцэн Харчаар хүүнтэйгээ ирэв. Бас Байран аймгийн Хорчи Үсүн Хөхөчээс Минэн байрангаа дагуулж нэгэн хүрээ болж ирвэ. Хорчи ирж өгүүлрв. Бид Бодончир богдын барьж авсан эмээс төрсөн тул Жамуухтай хэвэл нэгтэй хэлхээ бэхтэй хүмүүс үлээ. Иймэн тул Жамуухаас хагцж болохгүй. Гэхдээ зайран тэнгэр ирж нүдэнд минь зааж үзүүлсэн нь ухаагчин үнэ ирж Жамуухыг тойрон явж Жамуухын гэр тэргийн мөргсөөр өрөөсөн эврээ хугалж сольжир эвэртэй болоод эврийг минь өг гэж Жамуухын зүг мөөрч шороо таслан бай. Бас нэгэн мухар ухаа өхрийг их гэрт тэрэг нь хөлжээ.
Тэр үхэр их тэргүүрээр тэмүүжний хойноос зүтгэн явж мөөрн хэлхэн. Тэнгэр газар ээлдэж тэмүүжинг улсын эзэн болтугай гэж тээж хүргэж явна гэж мөөрнө. Ийхүү миний нүдэнд зайрн тэнгэр ирж зааж үзүүлв. Тэмүүжин чи улсын эзэн болвол намайг урдаас зааж хэлсэн тул хэрхэн жаргуулах вэ гэж асуувал Тэмүүжин үнэхээр би улсын эзэн болвол чамааг төмний ноён болгоё гэхэд хорчи өгүүлв. Өдий их төрийн үйлийг урдаас заасан намайг төмний ноён болгох нь ямар жаргал вэ? Намайг төмний ноён болгоод бүх улсаас гоо сайхан охид 30-ыг шилж эм болгох эрхийг олго. Бас миний юу хэлсэн бүхнийг анхаарч сонс гэж хийнэ. Хонон тэргүүтэн гинэгээс нэгэн хүрээ болж бас даридаа отчигэн нэгэн хүрээ болж ирэв. Жадран аймгийн Мулхаалхуу ирэв. Унжин сахаатай нэгэн хүрээ болж ирлээ. Жамуухаас ийхүү салж хөдлөөд Хямуурга горхны айл харгана гэдэг газар хурж буулаа. Тэр цагт Жамуухаас салж зүрхний сорхуудаа зүрхийн хөвөн саж бихий тайчуу хоёр нэгэн хүрээ болж нэгэн тайжийн хөвөн хочир бихий нэгэн хүрээ болж Хотоолаа хааны хөвөн алтан отчигэн нэгэн хүрээ болж Жамуухаас салж хөдлөөд Тэмүүжнийг Хямуурга горхны айл харганд бууж байхад нийлэн ирлээ. Тэмүүжнараа тэндээс нүүж хөрлөх доторх Сэнгүр горхны хар зүрхний хүүхнүүрд очиж бууцгаалаа. Алтан хочир сачи бихээ бүгдээр зөвлөлдөж Тэмүүжинд өгүүлрв. Чамааг хаан болгоё. Тэмүүжин чамааг хаан болгож бид олон дайнд оройлон явж онцгой охидыг олзолж ордон сайхан гэрийг авч олны хаан Тэмүүжинд өгье. Харин иргэнийг халдан довтолж хазаргуа хадтыг олзолж хатар сайт агтыг хөөж авчирч өгье. Ороо гөрөөсийг авлах цагт отож ойр түлж өгье бид. Хэрийн гөрөөсийг хэтж авлахад хэвлийн нийлтэл шахаж өгье. Гооны гөрөөсийг агнах цагт гоён нийлтэл шахаж өгье. Хатгалдах дайм бодох цагт хан Тэмүүжин чиний хатуу зэрлэгийг хайхрахгүй бол хатан имээс хагцуулан салгаж хамаг имийг хамран авч хар толгойг минь хайж одогтун. Инх цагт эзэн Тэмүүжин чиний эй зэрлэгийг эс дахвал эзэлсэн ардыг авч эм хүүдийг булааж энэ биеийг минь эзгүй газар хөөж өрөх. Ийм үгийг хэлж ийхүү ам алдаж Тэмүүжнийг Чингис хаан гэж нэрийдэж хаан болгов. Чингис хаан болоод Боорчин хүү Үгэлэм Чирби, хажуун Тохураун, ах トゥ Житэ, доголхуу дөрөвд хоромсог агс болов. Өнгөөр Сүхэ トゥ Чирби, хадаан Далдуур хаан гурав өгүүлрв. Өглөөний зоогийг өнөд осолдохгүй, өдийн ундыг үрд тасалдахгүй гүйцэтгэж бай гэж хийнэ. Дэг өгүүлрв. Алаг сайхан хондийг ард дүрэн бэлчээж, хонин олон сүргийг хот дүрэн өсгөж, ховдог төрсөн бие чинь хос цовдаа хүртэл хошног мах идэж, өдөр тутам өнжихгүй, хоног тутам хожимдохгүй, шилдэг эргийг алж, шинтэй шүлийг бэлтгэж авъя гэд дэгээр хонь адуулах. Тэрний дүү хүчөөр өгүүлрв. Цуурхтай тэрэгний цуурх цөг цуцран эвдрэхгүй болгож, тэглэхдээ тэргийг тэргүүр замд тэглэн саадахгүй болгож, тэрэг гэрийн ажлыг тэгшлэн засаж явъя гэж хийнэ. Хүчөөрийг тэрэгчийн тушаалд томиллоо. Гэр доторх гэргийн хүүхэд зарц нарыг додоо чирбээр захируулав. Хасрын зэргаанд ил дагсаж явхаар ховлаа. Жилгуутай хархай Тохураан гурвыг томилж, хүч төрөмгөлөгчдийн хүзүүг хянгартаж, омог ихтний омрууг огтолж яв гэлээ. Бэлгүүтэй харалтай
давхрааван хоёрыг агт хариулдаггүй. Агт ч болтугай гэлээ. Тайчуудын хутуу Моричи мулхаалхуу гурвыг адуултгаа гэв. Архай хасар дахар зүхаха чавар хаан дөрвийг холын холбогч ойрын отож болтугай гэлээ. Сөбэдэ Баатар өгүүлрв. Холгон огтн мэд хураасан хөрөнгийг хадгалж, хар хэрэг мэд хамаг имийг харамлаж, нөмрөх эсгийн мэд нөхөөс бамбаагуулж, гэр орныг хамгаалж, хэрсгээ бүрээс болъё гэлээ. Тэндээс Чингис хаан хам болж боорч зэлэм хоёрт өгүүлрв. Сүүдрээс өөр нөхөргүй байхад сүүдэр минь болж, сүүлнээс өөр ташуургүй байхад сүүл минь болж, сэтгэлийн минь сэргээж, санааг минь амруулсан зүрхний дотн нөхөд минь. Та хоёр хамгаас хүртэж ирж нөхөрлсөн тул хамгийг ахлана гэжээ. Чингис хаан тэнгэрт өршөөгдөж, газарт эвээгдэж, жавуухаас салж намааг сэтгэж нөхөрлөе гэж ирсэн анхны үлзий нөхөд минь аль нас ч илүү хүндтэй байх учиртай тул ийхүү та нарыг зохих тушаалд томилов гэж гинэ. Чингис хааныг хаан болгов гэж Хээдийн Тойрол хаанд Дахаа Сүхбэхүү хоёрыг илгээлээ. Тойрол хаан Тэмүүжин хөвөний минь хам болгосон нь үнэхээр зөв. Монголчууд хангүй байж яаж болно? Энэ шийдвэрээ эвдэхгүй, эв зангаага таслахгүй, их захаалдахгүй, игнэгт журамтай бай гэж гинэ.